чанаргүй олон хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 16.6%-ийг эзлэх болсон талаар өнгөрсөн сарын нийгэм эдийн засгийн тайланд дурджээ. Өөрөөр хэлбэл чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл 1.9 их найдад хүрсэн байна. Тэгвэл ийм нөхцөлд арилжааны банкнууд зээлийн хүүгээ бууруулах замаар иргэдийн амьдралд туслах хэрэгтэй гэх уриалгыг хэсэг иргэдийн зүгээс гаргаж өнөөдөр мэдээлэл хийлээ. Иргэн оюун чимэг Солонго нар 15-аас дээш хувьтай зээлийн хүүг бууруулах хүсэлтийг банкнуудад тавих гэж байгаа маа. Ганц хоёрхан иргэн банкнд ийм хүсэлт гаргаад үр дүнд хүрэхгүй тул иргэдийг энэ уриалганд нэгдэхийг хүслээ. Би одоо альва банкнд ганцаараа эсвэл одоо өөрийнхөө зээл авсан хаан банкндаа ганцаараа очиод одоо зээлийг буулгаач гэхээр зэрэг бас мэдээж ганц хүнийг бол хүлээж авах нь юу бол. Ийм учраас би хүмүүсээс одоо хүчин цуглуулъя гэдэг ингээд банк захуудаар, айлуудаар ингээд яваад гаруй эсрэг цуглуулж байгаа. Монгол орны өнцөг болонд байгаа бүх зээлдэгч нарыг зээлдтэйч бай, зээлгүйч бай одоо энэ өмнөр бичсэн дугаарууд руу намайг болон одоо энэ зээл авсан улсуудыг дэмжиж зээлийг буулгаач гэсэн энэ одоо хүсэлтийг маань оруулахад хүч болж мессежээр зээлийг бууруулахад чинь дэмжиж байна. Эсвэл одоо юу гэдгийг ямар нэгэн мессежийг бид нар рүү илгээгээч гэж ингэж хүсэж байгаа. Санаа өдрийн мэдрэл нийт одоо тэтгэвэр авагчдын 60% нь зээлтэй байгаа. Энэ зээлийн одоо барьцаадаа зээл авч байгаа боловч зээлийн хүн одоо жилийн 16-аас 18% байгаа нь одоо тэтгэвэр авч байгаа бидний хувьд бол одоо хүндрэлтэй байна. Иймд одоо тэтгэврийн зээлийн хүүг одоо багасгаж өгөөч гэсэн хүсэлт тавьж байгаа. Ингээд иргэдийн мессеж гарын үсгийг цуглуулж банкнуудад зээлийн хүүгээ бууруулах хүсэл тавих гэж байгаа юм байна. Иргэн Солонгой хэлж байгаагаар тэтгэвэр авагчдын 60% зээлтэй, нийт иргэдийн талаас илүү хувь зээлтэй байгаа энэ үед банкнууд зээлийн хүүгээ бууруулж иргэдэд тус болохыг хүсэж байгаамаа. Тэгвэл банкнууд зээлийн хүүгээ бууруулах боломж одоогийн бодит нөхцөлд бий юу гэх асуултыг эдийн засагчдад тавилаа. Эдийн засагч Дэлгэр сайхны зүгээс засгийн газар өөрөө 11% хүүтэй зээлийг гадны орноос гуйж байна. Чингис бондыг гэхэд 475-аар гаргаж байсан. Үүнээс хойш хүүгийн хэмжээ даруй 2.5 дахин өссөн. Ийм нөхцөлд банкны зээлийн хүү буурах ямар ч боломж харагдахгүй байна гэж дурдлаа. Харин эдийн засагч Батцуурийн хувьд одоогийн бодит нөхцөл байдлыг харах юм бол үнэндээ эдийн засгийн өнцгөөс харах юм бол тийм нөхцөл бол үнэндээ бол байхгүй гэж хэлж болно. Яг нь тодорхой төвшин тэрийг одоо нэг инфляц буурсан байгаа. Нөгөө талаас иргэдийн зээлийн зээл буурсан байгаа учраас тэр өнцгөөс аваад үзэх юм бол банкны зүгээс бол одоо тодорхой арга хэмжээнүүдийг аваад иргэдийн банкны зээлийн хүүг тодорхой төвшин багахан хуваараар буулгах боломж бол байгаа гэж үзэж байна. Тийм нэг талаас. Гэтэл үнэндээ иргэдийн хүсэж байгаа шиг тийм одоо зах зээл дээр олон улсын зах зээл дээр өрсөлдөхүйц хэмжээгээр банкны зээлийн хүүг бууруулна гэх юм бол энэ бол үнэндээ боломжгүй зүйл гэж харж байгаа. Иргэдийн зүгээс банкны зээлийн хүүг бууруулах хүслийг гаргаж байна. Харин эдийн засагчдын хувьд огцон бууруулах боломж өнөөгийн нөхцөлд харагдахгүй байна гэлээ. Харин бага зэргийн өөрчлөлт хийх боломж бийг мөн дурдж байна.